За, фото эффектийг судлах VR лабораторийн ажлыг танилцуулах гэж байна. За, информатикс EDM-ийн Pixel 3D гэсэн хаяг дээр интернетэд байрлуулсан байна. За, Enter VR хэмжээгээр виртуал өрөөнд орно. За, ингээд нэг ийм анги дотор ямар багжууд байгаа вэ гэхээр энэ суурин дээр шар улаан 2 канавтай энэ төхөөрөмж бол лазер бүүн буюу гэрэл тусгах төхөөрөмж байна. За, энэ бол катод, анод бүхий ийм шилэн хороо байна. За, энэ дотор бол катод дээр гэрэл тусгаад электроныг суглах ёстой. За, гэрэл бол гэрлийн долгионы урт, гэрлийн intensity буюу эрчмийг бол энэ шар канаваар тохируулна. За, шар канав дээр энэ гарныхаа шар зураасыг тааруулаад ray буюу оноох цацраг. За, энийг тааруулж агаад канапо дараад баруун гарт тийш нь эргүүлнэ. За, гэрлийн эрчмийг нэг 30 дээр тавьчих. За, катодын материал бол цезиум байна. За, энд амперметр буюу гүйдэл хэмжигч багж байж байна. За, энэ reset хийх товч. За, энэ бол эсэргүүцэх потенциал буюу энэ батарей тавьсан байгаа. За, батарейны хүчлэл тэг байх үед бол эсэргүүцэх потенциалгүй. За, энэгээр бол энэ бол гүйдлийн вольт нь тэг байх үедээ бол шууд дамжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ гэдээ ойлгочих. За, энэ баруун гартлын ханан дээр бол энэ самбарууд 2 самбар байгаа. Эхнийх нь самбар бол босоод тэнглэх нь кинетик энерги. За, хэвтээ тэнглэх нь бол долгионы уртын уруу байгаа. Нэг хувахан лямбда. За, энэ бол үржих нь 16 зэрэгт метрийн хасах 1 зэрэгт гэсэн юм нэгжтэй. За, энд бол долгионы уртын урвууг кинетик энерги хамт хэвлж харуулна. За, эхний график бол катодын материал цези байх үеийн график байгаа. За, яг тэр тэг дээрээс эхлээд электрон сугарж эхлэх цэг нь бол тэнд харагдаж байна. За, энэ бол 2 дахь самбар дээр бол босоод тэнглэх нь электроны хурд, хэвтээ тэнглэх нь долгионы уртын урвуу байгаа. За, энд бол долгионы уртын урвууг хурдын хамт хэвлэж байгаа. Хурд бол 16 зэрэгт метр секундээр үржигдэж гарах ёстой юм хэмжээ. За, одоо цезигийн хувьд бол улаан хэлийн давтамж нь 590 нанометр байгаа. За, тэгэхээр 590 нанометр хүртэл. За, улаан товчон дээр ray цацрагаа тааруулаад канапо дараад зүүн тийш эргүүлнэ. За, ингэхэд бол электронууд 590 дээрээс эхлээд сугарж гараад гүйдэлгүй. За, энд ингээд амперметр ажиллаж байна. За, буцаагаад 500 канапо буцааж эргүүлээд 591 болгочих. За, 591 дээрээс эхлээд электрон гарахаа болж байгаа гэсэн үг. За, 91 дээрээс эхлээд электрон гарч эхэлж байна. За, ингээд 612 болгочингууд электрон гарах нь болж байгаа. За, энэ бол энд харагдаж байгаа бол симуляц учраас электроны хурдыг бол асар багасгаж, хугацааг бол маш их багасгаж авч байгаа гэсэн үг л дээ. За, одоо катодынхаа материалыг солиё. За, содиум. Катодын материалыг солихын тулд тэр катод дээр байгаа товчийг эргүүлнэ.
За алюминиум, хөнгөн цагаан. За энэ дээр ингээд гарахын ажил нь харагдаж байгаа. За копер зис. За дараачих нь ингээд алт. Биш төмөр. За дараачих нь ингээд голд буюу алт болж байгаа. За алт байх үед за ингээд графикууд нь тэнд зурагдсан байж байна. Хамгийн наад талд байгаа шулуун болвол катодын материал алт байх үед тэр тасархай шугам нь бол улаан хайлын тэмдэглэг нь байгаа. За одоо долгионы хортыг багасгая. За тэнд байгаа график дээр байгаа шар цэг яг тэр дээшээ өксдөг дээр ирэхэд л электрон суугарч эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр алтны улаан хайлын долгионы урт нь хэд байна вэ гэдгийг одоо харъя. За одоо төгсөж байна. За 245 орчим бас л гарах нь дээ. За ингээд электронууд сугараад эхэлсэн. За энд ингээд гүйдлэг үүж байгаа нь бол энэ ампер-метрийн заалтаар харагдаж байна. За тэр график дээр бол кинетик энерги нь 0.92 электрон вольт. Ийм гүйдлэг үүж байна гэдгийг нь харуулж байна. За ингээд буцаад шинээр эхлэхийг бол энэ reset товчон дээр нэг удаа клик хийхэд бол анхны тохиргоонд орно. Intensity tag долгионы урт 600. За энэ эсрэг үүсэх батарей бол хүчтэй бол tag болцсон байж байна гэсэн үг. За ингээд ийм виртуал ангийг хөгжүүлээд байгаамаа.